сайдны үзэгчтэй Live TV зочин нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн Баярмаа оролцож байгаа юм а. Бидний урилгыг хүлээн аван оролцож байгаа танд маш их баярлалаа. Бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол харьбины гэрээн маргааны талаар тодорхой хэдэн асуултуудыг бид нэр бэлдэж танаас тодорхой хэдэн хариултуудыг авахар бэлтгэсэн юм. За, юуны өмнө бас урьсын явдал баярлалаа. Тэгээд харилцсан асуулт хариултад хариулахад бэлэн байна. Нэг тодорхой нэг асуултаас эхлэе. Та ер нь харьбины гэрээг ил болгох асуудлыг ер нь яагаад одоо хөндөж эхэлсэн бэ? Ямар шалтгааны үндсэн дээрээс ер нь энэ гэрийн асуудлыг ил олгож одоо хүмүүст мэдүүлэх хэрэгтэй байна гэж бодож эхэлсэн бэ? Ямар шалтгаан гэвэл сая намрын чуулган өнгөрсөн намар эхлэх үеэр бол зарим нэг хүмүүс шүүл үлээж эхэлсэн. Юуны талаар гэвэл энэ харьбины гэрээ чинь нэгдүгээр 250 сая тонн нүүрсийг 16 жилийн турш зархаар ийм одоо урт хугацааны ийм одоо том үнийн дүнтэй гэрээ. Гэтэл яг 1 тонн нүүрсийг нь хэдэн доллараар зархаар болчихвоо. Бараг л одоо зах зээлийн үнээс 2 дахин хямдаар зархаар ингэж тусгасан байна. Тэгээ яагаад ийм хямд зарж байгаа юм бэ гэдэг асуудлыг сөхөж эхэлсэн. Яг тэр үед бол улсын хурлын гишүүд бол яг энэ одоо гэрээний үнийн талаар мэдээлэл байгаагүй. Үнэхээр нэрээ яагаад ийм хямд зархаар болсон юм бол гэд гайхсан. Яагаад гэвэл улсын хурлаар бол ямар асуудал хилцсэн бэ гэвэл зөвхөн ерөнхий хилцээр гэдэг нөгөө 3-ыг цогцоор буюу нэгдүгээр төмөр замыг холбох гэрээ, хоёрдугаарт одоо нүүрс борлуулах гэрээ, гуравдугаарт одоо эрдэнэс тавталгаантай бусад тэр ордуудыг ашиглалтыг нь сайжруулах, хамтран ашиглах гэдэг юм 3 цогц гэрээг байгуулах ерөнхий хилцээрийн зарчмыг баталсан. Тэрэн дээр бол яг нүүрсээ хэдээр зарах юм бэ гэдэг асуултууд бол улсын хурлын гишүүдийн зүгээс их тавигдсан. Харамсалтай нь дөрвтэй бөгөөд тодорхой хариулт авч чадаагүй. За тэгээд энэ бол бүр их сонин тийм эргээд харахад бол цаг хугацааны хувьд бол яг шинэ жилийн өмнө 12 сарын 27-нд энэ хилцээрийн ерөнхий зарчмыг батлах асуудлыг нийт аралтай гормоор оруулж ирээд ингээд шуурж байгаа юм шиг өнгөрсөн. Тэгээд дараа нь яг тэр хилцээрийнхаа төслийг бол бас 1 сард 15 хавцаа байна уу? Чуулган завсарласны дараа одоо чон борооноор идэх шиг эдийн засгийн байнгын хороор хилцсэн. Тэр үед бол бусад байнгын хорооны гишүүд ерөөсөн мдээгүй тэгээ өнгөрсөн. Тэгээ сая 3 сард өнгөрсөн энэ асуудал сөхөгдөөд сая энэ намар 9 сард ингээс сөхөгдөөд ер нь хэдээр яг эцэц зарцсан бэ гэдэг. Тэгэнгүүт эн чинь тийм хямдар зарсан бол яагаад гэдэг асуулт тавигдана. Тийм учраас за энийг шалгах нь зүйтэй байна гэдэг. Яг гэвэл улсын хурлын гишүүдийн чиг үүргийн нэг гол нь бол юу гэвэл одоо хяналт шалгалтыг хийх. Аливаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэдэг. Зөвхөн хууль батлахын хажуугаар бас энэ хяналт тавих гэдэг чиг үүргийнхаа дагуу хяналт шалгалт явуулах нь зүйтэй байна гэсэн ийм л одоо санаа гарсан гэхүү. Одоо энэ харьбины гэрээ маань ер нь Монголын хувьд юуг шийдэж болох одоо тийм бичиг баримт вэ те. За тэгээд энэ гэрээ маань өөрөө юунд аш холбогдол үзүүлэх үйц. Мэдээж энэ бол нүүрс бол Монгол улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн. Тэгээ нүүрснээс бол Монгол улс бол орлого олдог. Тэгээ энэ орлого нь бол мэдээж юунд зарцуулагдах вэ гэвэл тодорхой те. Одоо энэ Монгол улсын төрийн албан хаагчид тэгээ энэ одоо нийгмийн халамж гэдэг бүхий л энэ нийгмийн салбарт энэ орлогчийн эргээ зарцуулагддаг. За тэгээд хамгийн гол нь одоо нөгөө баялагын сан гэдэг бид нар чинь бий болгоцсон те. Тэгээд үндсэн хуулиндаа бол одоо газрын доорх баялаг бол арт түмний өмчгээ тусгацсан байгаа 6 дугаар зүйлд. За тэгээд иргэн нөгөө юмаа мэдэж эзэн юмаа мэдэж иргэн усаа хаштаа гэдэг шиг. Тэгэхээр энэ одоо гэрээний үнийн дүн энэ асуудлыг бол нэгдүгээр иргэд өөрснөө мэдж байгаа. Тэр үндсэн хуулийнхаа дагуу олгогдсон эрхээ эдэлж байна гэсэн үг. Энэ нь бол маш их ач холбогдолтой зүйл шүү дээ те. Ер нь хэдээр зарж байгаа, яаж байгаа, ийж байгаа гэдгийг мэдж гин гэсэн үг шүү дээ. За мэдээж энэс гадна бол яаж бодсон те альва хувь хүнч вэ байгууллага компани өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг зарахтаа яадаг. Аль болох л одоо наад зах нь зах зээлийн үнээр цаад зах нь өндөр үнээр зарахыг хүсдэг. Тэгээд тийм учраас одоо яаж ч утсан чинь илүү өндөр үнээр зарах юм бол төдий чинээ Монгол улсад олох орлого нь нэмэгдэнэ гэсэн үг те. Жишээлбэл 250 сая тонн нүүрс гэдэг чинь зүгээр ганцхан долларын зөрүү гэхтэл 250 сая доллар
Тэгэхээр энэ мөнгөөр юу хийж болох вэ гэд. За дээрэс нь бол юу яригдж байна гэвэл магадгүй 2 дахин хямд үнээр зарсан байна. Бирж үнэс гэдэг асуудал яригдж байгаа тийм үү. Тэгэхээр за зөрүү нь $40 гэд бодъё те. Тэгэхэд л ерөөсөө юу хэдэн төгрөгийн алдагдал төрж ийнэ гэвэл за $40 250 сая тонн нүүрс гэхээр чинь энэ чи бараг л 10 тэрбум долларын асуудал яригдж байгаа байхгүй юу. Тэгэхээр 10 тэрбум доллар гэдэг чинь за өнөөдрийн долларын ханшаар хөрвүүлж бодвол бараг 36 их найд төгрөг. Гэтэл өнөөдөр Монгол улсын төсөв бүр тэлээд 36 их найдаар батлагдчихжээ шүү дээ. 35-аас 36 их найд. Тэгэхээр энэ бүхэл бүтэн нэг улсын бүтэн жилийн төсөвтөө тэнцэх хэмжээний ийм одоо ашиг олгож болох үс зүйлийг алдсан биш байгаа гэдэг ийм л асуудал яригдчихэж шүү дээ. Хэрвээ энэ мөнгийг одоо бид нарт алдсан, алтахаар төлөвлөсөн эсвэл ингээд ийм ашиггүй гэрээ байгуулсан бол энийг нэг ч гэсэн доллар нэмэх юм бол энэгээр чи хэдэн сургууль барьж болох вэ? Хэдэн цэцэрлэг барьж болох вэ гэд. Одоо 3 ээлжээр хичээлж байгаа маш олон сургууль байна. Нэг партанд гуруулаа суугаад суух биш те. Нэг нь ингээд зөксөөгөөр хичээл хийсэн шүү дээ сая 9 сарын 1-нд. Тэр энэ бүх асуудлыг бүрэн шийдэх ийм одоо боломжтой ач холбогдолтой л одоо гэрээ үнийн дүн байгаад байгаа юм. Аха. Одоо энэ гэрээ энэ маргааны талаараа за зөвхөн гişүүдэрээ ч юм уу те за энэ хэдийн их найт төгрөгөөр ингэж ийна тэгж ийна гэж ярилцаж болох байтал ер нь та яагаад хувьдаа олон нийт бас энэ зүйлийг мэдэх ёстой гэж үзсэн бэ? Одоо олон нийт тийм ээ энэ хэдийн найт төгрөгөөр яригадаад байгаа зүйлээ шүү тийм болоод байх шүү гэж ер нь. Дахиад би нөгөө нэг зүйлийг давтмаар байна. Нэгдүгээрт Монголын газрын доорх баялаг бол арт түмний өвч үндсэн хуулиараа. Тэгэхээр нөгөө дахиад хэлэхэд эзэн юм мэдээж иргэн усаа хачдаг гэдэг чинь эзэн хин энэ байгалийн баялагын гэдэг асуудал үүсэж шít. Энэ нүүрсний. Тэгэхээр Монгол улсын иргэн бол энэний эзэн байхгүй юу. Тэр энэ эзэн нь өөрөө бараагаа хэдээр зарж байгаагаа мэдэхгүй ингээд явж гин гэж байж болох уу? Зүгээр энгийн амьдрал дээр ингээд хараад үзэхээр те чиний барааг нэг 3 дахь читгээд тэ 4 дахь читгээд зарахтаа чамд хэлэхгүйгээр ингээл түүгээрээ зараад байвал ямар уу гэдэгтэй л яг агаар нэг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр улсын хурлын гишүүн гэдэг чинь тийм онцгой давуу эрхийг эдлэх ёстой субъект биш. Эдэлж болно. Гагцгүй энэ нь ямар асуудлаар вэ гэвэл одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой тий. Цэрэг зэвсэг, тагнуул юу байдیں тий. Иймэрхүү одоо нууц гэдэг бол маш өндөр хэмжээнд нууцлагдсан тэр зүйлийг бол бас улсын хурлын гишүүл танилцаад нууцлж болно. Гэвтэл энэ нүүрс зарах энэ гэрээ чинь бол ерөөсөө арилжааны гэрээ байхгүй. Арилжаа нүүрс зарах эсэх тухай асуудал шүү дээ. Тэр энийг яагаад нууцлаад байгаа юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр нийтийн одоо нийтэд мэдээлэл хүргэх хил тод байдлын тухай хууль гэд байгаа. Тэгэхээр энэ хуулиараа бол ерөөсөө олон нийт мэдээллийг төрийн байгууллагаас авах эрхтэй гэж заасан байхгүй юу. Хэрвээ хэдэн төгрөгөөр нүүрсээ зараад байгаагаа мэдэх эрхгүй бол тэр хуулиндаа өөрчлөлт оруулах. Тэр утгаар л одоо иргэдэд мэдүүлэх гэдэг юм. Тэгээ өмнөх одоо офтек гэрээнүүд гэ те яг л энэ нүүрсний маш олон гэрээнүүдийг бас иргэдээс нууцсан байсан тийм үү. Нууцын тамга дараал зараад идэг. Тэгээ аль дээр нь юу болж хувирлаа. Битүү нүүрс бол хулгай юм байна гэдгийг тодорхойлцсон. Энэ олон нүүрсний гэрээнүүд, офтек гэрээнүүд бүгд асуудалтай байсан юм байна гэдэг. Тэгэхээр энэ өмнөх алдаагаа засахын тулд олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Тэгээ олон нийт бол энэ дээр бас шүүн хилцэх ёстой л гэж үзэж байгаа. За хоёулаа нэвтрүүлгийн гол асуултанд оръё л доо. За хяналтын дэд хороо байгуулах гэдэг улсын хуралд юу яасан ч санал гаргасан ч дэмжигдсэнгүй. За энийг ер нь та яагаад одоо дэмжигдсэнгүй гэж үзэж байна? За үүндээ бол бас цочирдсан. Ягаад гэвэл улсын хурлын гишүүд бол бас тангараг өргөдөг тий. Олон нийтийн эрх ашигын төлөө гэж бүр ингээд тий одоо нөгөө дээрүүд ингээд ясалдаг байсан шиг ингэж өргөдөг. Бүгд 126 гишүүн бүгд өргөсөн. Тэгэхээр энэ харбины гэрээ буюу энэ нүүрсний тухай гэрээ чинь олон нийтийн эрх ашигын асуудал байхгүй юу? Олон нийт Монгол улсынхаа одоо нүүрсийг хэдээр зарж байгаа мэдэх ёстой, хэдэн төгрөг орох ёстой тухай мэдчих ёстой. Энийг мэдүүлээ, сонсхий гэдэг энэ үндсэн зорилгыг бол хангахгүй, шаардлагагүй гэж үзснийг бол цочирдсан. Яагаад улсын хурлын гишүүд тэр 60 гаруй хувь нь олон нийтээс энэ мэдээллийг нуухан зөв гэж үзэж байгаа.
Нуухан зөв гэж үзсний үндсэн дээр төр хороо байгуулахыг эсэргүүцлээ шүү дээ. Тэгэхээр ард нь ямар ирэх ашиг байгаа, эсвэл хэний ирэх ашиг байгаа гэдэг асуулт тавигдана. Тэгээ яг уу харж байхад бол одоо энэ Монгол Ардын нам чинь хоёр тал болцсон л үзээд байгаа шүү дээ, тий 30-38 гээд хоорондоо би баг эзсэн чи их эзсэн гэж битүү юм одоо хэрүүл тэмцэл явагдаж шүү дээ. Тэгэхээр тэр одоо 30-тай гэх юм уу тал нь буюу энэ одоо харьбины гэрээг байгуулах үеийн тэр ерөнхий сайд буюу тэр засгийн газрын тэргүүний тал гэж нэг байгаад тах шүү дээ. Тэгээ тэр талын гишүүд бол яг л бүгд эсрэг буюу энийг сонсгох иргэдэд шаардлагагүй гэж үзсэн. Нуух ёстой гэж үзсэн. Тэрийг бол би ойлгож байна. Яагаад гэдгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн тэдний тал тийм үү? За тэгэнгүүт нөгөө бусад гишүүд нь яагаад бас нуух ёстой гэж бодож байгааг би гайхсан л та. Магадгүй энэ сүүлийн үеийн бүх үйл явцаас харж байхад бол энэ улс төрчид чинь маш их харилцсан барьцаатай байд юм шиг байгаа юм. Тэгээ магадгүй би чамайг жагсаалтад оруулсан чи одоо миний үгээр яв гэдэг юм уу? Эсвэл бол өмнө хойно ямар юм хийцгээж яасан те? Яагаад энийг иргэдэд сонсохыг эсрэг байгаа гэдэг чинь маш сонио асуулт. Би мэдэхгүй байгаа байхгүй. Тэднээс юу н асуух хэрэгтэй. Яагаад та энийг иргэдээс нуугаад байгаа юм бэ? Танд ямар их тодорхой үндэслэл хариулт бол байхгүй. Байхгүй мэдээж. Эсэргүүцсэн мөртлөөсөө. Тийм. Ерөөсөө л эсэргүүцэл сонсохгүй гэл төр хороо байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ гэрээг одоо ингэж нууцлж байгаа нь одоо хууль дүрмийнхээ хувьд одоо зөв зүйл байдаг юм уу? Буруу зүйл байдаг юм уу? Буруу зүйл шүү дээ. Одоо би түрүү хэлсэн нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр олон нийт бол бүхэл энэ төрлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авах бүрэн эрхтэй гэж заасан тэр хуулиар. Гэтэл энэ мэдээллийг яагаад авч болохгүй байгаа? Хууль зөрчиж байгаа асуудал. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууцын одоо тамгатай энэ мэдээллийг л авах боломжгүй. Гэтэл энэ нууцыг одоо энэ мэдээллийг нууцлах тийм хууль эрх зүйн үндэс байна уу гэхээр байхгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал биш байхгүй тийм үү? Энэ бол зөвхөн нүүрс хэрхэн зарах тухай, нүүрсийг хэдэн төгрөгөөр зарах тухай арилжааны л гэрээ хоёр компани. Энэ ил тод байснараа ямар нэг эрсдэл дагуулна гэж үзэж байгаа юм болов уу? Одоо энэ нууц байснараа бас эрсдэлтэй байна гэж байх уу? Тий. Яг уу ер нь бол альва нууц хүүхд нэг юм янз бүрийн хэрэг тарихаар л тэрийг нуучдаг үстэй тий. Тэрэн шиг ингээд нэг ямар нэгэн асуудал байгаа учраас нуугаад штэ. Үнэхээр ийм онц сайн гэрээ байгуулсан бол энэ ч одоо бүр би ийм гоё гэрээ байгуулсан шүү. Олон нийтээ тий хараарэ, дэмжээрэ, үзээрэ гэдэг энэ ч одоо бараг л гайхуулж ах хэвчээ зү. Тэр тусмаа одоо энэ гэрээг байгуулсан тэр засгийн газар бол ам нээх болгондоо л баялагтай эзэн Монгол тий байгалийн баялагийг хэдэн хулгайчууд идэх гээд байна, хэдэн хулгайчууд тонох гээд байна гэд байнгын тэгж ярьдаг мөртлөө яг цагаа тулахаар өөрөө энэ Монгол улсын байгалийн баялагийг хэдэн төгрөгөөр зарж байгаагаа яг өмнөх оптик гэрээнүүдийг нуусан шиг нуучж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ард нийтэд мэдээлэхгүй байх нэг тийм зорилго бас байгаад байна шүү дээ. Яагаад гэхээр муу гэрээ юм болов уу гэж бид нар таамаглаж шүү дээ. Үнэхээр энэ тэр зах зээлийн одоо зарчмаас гажсан тэр биржийн үнээс дордуулсан ийм л гэрээ байна. Тийм учраас нуугаад байна. За энэ дээр бас нэг ноцтой зүйлийг хэлхийг хүсэж байгаа нь бол яагаад юу энэ их хар сэр дагуулж ийн вэ гэвэл 2024 оны 2 сард Эрдэнэс тавталгай компани бүрэн эрхт төлөөлөгч Ганбат гэдэг хүн яг энэ харьбины гэрээг байгуулахтай холбоотой асуудлыг одоо гэрээ хэлцэл хийж байсан байх нь шүү дээ нөгөө талдаа айлын талдаа тэгж жагаад гэрээ хэлцлийнхаа талаар илтгэх хуудас бичиж тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын даргад өгсөн байдیں۔ Тэр илтгэх хуудсанд 6 дугаар илүү зүйл дээр нь 7 дугаар 2 зүйл дээр юу байсан бэ гэвэл за айлын тал нүүрсийг биржийн үнээр худалдан авахыг зөвшөөрлөө гэж. Яг нь манай тал бол хөрхий биржийн үнээр зарахыг хүсэж исэн биз дээ. Тэгээд тэр саналаа тавьж исэн байх нь шүү дээ. Тэгэнгүүт олон удаагийн 7 удаа баха хилцсэний эцэст айлын тал энийг зөвшөөрлөө гэж. За гэхдээ дараагийн заалт 7 илүү заалт 7 дугаар заалт дээр айлын тал тухайн биржийн үнээс 5% хөнгөлөлт үзүүлээч гэдэг саналыг тавилаа гэдэг. Тэгээ энэ хоёр заалт айгүй чухал заалт байхгүй юу. Тэгэнгүүт
тухайн биржийн үнээр зарна гэдэг чинь за биржийн үн өнөөдөр жишээлбэл $100 байлаа гэхэд 5% хөнгөлтийн айлын талд өгөхөд бүхэл бүтэн $95-оор зарах боломжтой. $200 хүрлээ гэхэд яах нь вэ? $10 хасагдаад $190-оор зарах боломжтой. Тэгэхээр асар их зөрүү биш үү? Тэгэхээр яагаад тэр тохирцсон байсан тийм үү? Биржийн үнээр зарах буюу биржийн үнээр зарна гэдэг чинь зах зээлийн үнээр л зарна гэсэн үг байна. Асуудал алга. Зах зээл хямд байвал хямдл зарна үз, үнэтэй байвал үнэтэй зарна үз тэ. Тэгэл 5% хөнгөлт өгье гэдэг ингээд шудраг зарчим байхгүй юу? Атал энийг ийм одоо үл мэддэгдэх маягаар гэрэлчих вэ гэдгийг л мэдхийг хүсэж байгаа. Тэгэхээр энийг л магадгүй нуух учир шалтгаан байгаад энэ эрсдэл энийг байгуулсан этгээдүүдэд бол эрсдэл байна. Ягаад гэвэл энэ нь задраад тийм Монгол улсын олон нийтийн эрх ашигт халтай, ашиггүй, хит багаар үнэлсэн ийм байхаваас энэ ч одоо хин нэгэн хүн бас энэ хариуцлагыг хүлээх ёстой болно шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагаас бултах ийм одоо нууц муу гэрээ хийснээсээ бултах арга нь юу гэвэл зүгээр л нууцын тамга дараал нууцлах. Ийм өчүүхэн зүйлийг л бодож штэ. Гэтэл одоо олон нийт бол тэгж дандаа хулигтуулна гэж байхгүй штэ. Аха. Монголд ер нь иймэрхүү хэмжээний гэрээ ил тод болсон одоо жишээ байгаа юу? Ил болсон гэрээ байдаг юм Яг өмнөх одоо сүүлийн үед байгуулагдсан гэрээ чинь дандаа нууц. Автик гэрээг төрийн нууц гэдэг ингээд ерөөсөн битүүд хамглаа тавьчихсан. Дандаа нууцд байсан. Ер нь байхгүй. Тэгээд тэрийг нь бол сая дөнгөж энэ Зандан шидрийн засгийн газар бол нууцаас гаргасан шүү дээ. Засгийн газрын тогтоолоор. За оюут толгой гэрээ бол ил шүү дээ. Оюут толгой гэрээ бол ил байдаг те олон нийтэнтэй танилцдаг. Сая бүхэл бүтэн бараг 10 гаруй 16-7 жилийн дараа энэ оюут толгой гэрээг бас асуудал байгаа хэсэгтэй ямар зүйл дээр нь буруу хийв, ямар зүйл нь зөв байв гэдэг дээр маш одоо нэрийн тийм хяналт шалгалтын ажил хийгдэн штэ. Төр хороо байгуулагдаад Бат найрамдал гишүүн ахлаад тэгээд сонсгол зохион байгуулсан болж байгаа байхгүй юу. Тэгэхээр яагаад оюутлогоо гэд маш том хэмжээний мега жинхэнэ төсөл шүү дээ. Энийг ингээд ил тодоор хилцэж болж байхад энэ одоо 250 сая тонны нүүрсний гэрээг ил тод хилцэж болохгүй байгаа юм бэ гэдэг сонин асуулт байна. Аха. Хяналтын дээр террор байгуулах гад дэмжигдээгүй. За тэгвэл одоо өөр ямар механизмаар ер нь хяналт одоо энэ зүйл дээр тавьж болох вэ таны? Яг уу улсын хурлын үндсэн хоёр чиг үүргийн нэг нь бол хяналт шалгалт явуулах. Хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих гэдэг. Хууль баталгаасаа гадна маш том чиг үүрэгтэй байхгүй юу? Тэгээ ер нь бол энэ чиг үүргийг бас нөгөө хууль баталгаасаа арай дутуу хэрэгжүүлээд байна уу да гэж харагдаж байгаа. Тийм ч учраас одоо улсын хурлын хяналтын тухай хяналт шалгалтын тухай хууль гэдээ гарсан. Тэгэхээр энэ хуулинд бол маш тодорхой заасан байгаа. Яаж хяналтаа хэрэгжүүлэх вэ гэвэл ерөнхий сонсгол зохион байгуулах, төр хороо байгуулж хяналт шалгалт явуулах гэдэг. Тэгэхээр ийм одоо яагаад ийм бага үнээр тогтоо гэдгийг тогтоохын тулд хяналт шалгалт явуулна. Энийг бол хуулийн хүрээнд доод нь 32 гишүүн гарын үсэг зурснаар төр хороо байгуулж ажиллана. Гэхдээ энэ бол өшөө ямар арга хэрэгслүүд байж болох вэ гэвэл олон нийт бол энийг шаардж байна л да. Одоо надад маш олон мессежүүд ирж байна, хүмүүс ярьж байна те. Ерөөсөө энэ хяналт шалгалт төр хороогоо орхиж болохгүй шүү. Бид нар мэдмээр байна. Хэдэн доллараар зарчаад байгаа юм бэ? Бидэрт маш сонирн байна. Нөгөө мапанта байх тусам улам нягтал гэж байгаа шүү дээ. Нуух тусам нягтал шалгах хэрэгтэй гэдгийг иргэд маш их хүсэж байгаа, шаардж байгаа. Тийм учраас одоо иргэд түүгээрээ нөгөө 100 мянган иргэний гар үсэг цуглуулад petition гэдэг одоо парламентын тэр веб пэйж дээр хийгээд улсын хурлд өгөхөд бол энийг бол заавалчгүй хэлцэх ёстой. Гэхдээ хяналт шалгалт хийх гэдэг нь бол бас тэр төр хороо хэрхэн байгуулах тухай хуулиараа зохицуулагдана. За энд нэг сайн зүйл бол өмнө нөгөө 2 удаа зөвхөн нэг чуулганы хүрээнд 2хан төр хороо байгуулах ийм л боломжтой байсан. Тэгээд нэг төр хороо сая бидний ярьсанчлан оюутлогоо асуудлаар хийхээр төлөвлөсөн байсан. Яг дараа нь одоо би яг тэр төр хороогоо ингээд гар үсэг цуглуулж явах хооронд өмнөх ерөнхий сайд оюун эрдэнэ гялс тэр хүн хооронд амжуулж
өөр одоо аптекерийнүүдийг шалгах төр хороо байгуулах гэж материалаа өгсөн байсан. Урьдчилж. Одоо ерөөсөө л ямар ч хамаагүй аргаар одоо энэ харбины гэрээг шалгах төр хорооны ажлыг л унгаах гэдээсэн баггүй юу. За тэгээд азар одоо тэр өөрийнхөө байгуулсан гэрээг шалгана гэж юу ах вэ гэдэг одоо шалтгаанаар тэр нь бол их хурлд дэмжигдээгүй учраас одоо энэ төр хорооны асуудал орж ирсэн юм. Тэгэхээр ер нь бол нэг чуулганы үеэр заавалчгүй хоёрхан дэд байгуулах төр хороо байгуулах албагүй энэний тоог нэмий гэдэг асуудал яригдчихэж байгаа. Энэ хуулийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг төрийн байгуулалтын байнгын ороогоор хилцэх хэсэг нь дэмжигдсэн. Тэгэхээр энэ хуулийг бас одоо өстө жинхэнэ нэгэн аралтайгаар ойрмоор явуулах юм бол дахиад энэ төр хороо байгуулах асуудлыг тавьж болно. Би бол ер нь энэ иргэдийн хүсэл дээр энэ асуудлыг орхихгүй гэж бодож байгаа. Аха. За зам тээврийн сайд дэлгэр сайхан болохлээрээ за сонсгол хяналтын сонсгол хийвэл ер нь хэвтийн тал нүүрс авахгүй байж магадгүй гэдэг нэг тамаг гэршүүлчихэд байгаа. Та ер нь энийг хэр ер нь эрсдэлтэй агуулах зүйл гэж бодож байна. Яг хөө миний бодлоор манай өмнөд төрш бүгд найрамдах хятад ард улс бол их гүрэн шүү дээ тийм. Дэлхийн маш том эдийн засаг. Тэгэхээр ер нь бол өмнөх төрийн тэргүүнд Монгол улсад айлчлахдаа бас маш тодорхой хэлж ирсэн Ши Цзиньпин ерөнхийлөгч бол харилцан ашигтай тий одоо тэгш байдлаар манай хоёр хөрш бол харилцах ёстой. Түүнээс биш манайх их гүрэн одоо танах жижиг улс гэдэг агуулгаар бол хизээч бидний харилцан төмшлөл явах тусвэ гэж аль биесээр өөрөө хэлсэн. Тэгэхээр энэ одоо мэдээллийнхаа хүрээнд бүхий л үйл ажиллагаа нь явж байгаа байх гэж найдаж байгаа. Тэгэхээр энэ 250 сая тонн нөөц бүхий гэрээг олон нийтэд буюу иргэдэд нь эзэдд нь мэдэгдэх асуудлыг сөхөгдмөгц хилээ хаан тий нөөц өгөхгүй гэдэг ийм хариуцлагагүй мэдээллийг бол манай их гүрэн болох өмнөд төрш бол хилээгүй гэж би бол найдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол тийм асуудал байхгүй гэж бодож байна. Зүгээр яагаад тэгж хилээд байгааг нь би бол бас мэдэхгүй байна. Тэгээ ер нь бол нүүрсний өмнө бол одоо сүүлийн үед бол дахиад өсөх хандлагатай байгаа. Тэгээ Монгол улсаас ялангуяа энэ коксч нүүрс тий энийг бол авах эрэлт хэрэгцээ бол хизээч бүгд найрамдах хятад ард улсын зүгээс бол тэр хэрэгцээ бол дуусахгүй гэж бол бодож байгаа. Тийм учраас ийм хилээ хаана эсвэл нүүрсээ өгөхгүй гэдэг ийм одоо хариуцлагагүй мэдээллийг бол айлын тал хийгээгүй байх гэж бодож байгаа. Бид нар ер нь одоо энэ гадаад харилцаа түншлэлийн эрсдлээс айгаад одоо энэ ил тод байдлаа ингэж хойшин тавьж одоо тэг ил тод байдлыг ингэж нуух нь ер нь зөв шийдэл үү? Гадаад харилцааны түншлэлтэй ер нь энэ зүйл хамаатай юу? Мэдээж хоёр улсын харилцаа бол харилцан итгэлцэлээр тогтож явдаг тийм. Нэгдүгээрт харилцан итгэлцэл, хоёрдугаарт бол харилцан ашигтай. Ийм байдлаар бүхий л одоо хоёр улс бүхий л одоо компани тийм байгууллага хоорондын үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр ялангуяа энэ гэрээ чинь бол өөрөө харбины энэ гэрээ бол одоо арилжааны гэрээ баггүй да. Нөөсийг хэдээр зарах уу гэдэг чинь бараа зарж байгаа тухай асуудал шүү дээ. Юуг бол бас тодорхой хэмжээнд нууж болох уу гэвэл мэдээж үндэсний аюулгүй байдалтай холбоотой хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг бол жинхэнэ одоо нууцын зэрэглэлд аваад нуудаг. Тэгээ энэ дээр бол мэдээж энэ бол аль ч улсын хооронд хийгддэг ажил. Тийм байх зүйл. Гэхдээ энэ нүүрсний гэрээ бол нуугаад ах зүйл биш. Хоёр компани хооронд хийсэн шүү дээ. Нэг нь Эрдэнэс Монгол компани, төрийн өмчит компани, нөгөөх нь бол бас хятадын төрийн өмчит China Energy гэдэг компани. Тэгэхээр одоо мэдээж тэр Эрдэнэс тавталгаа компани ч өөрөө төрийн өмчит гэдэг чинь төр гэдэг чинь хийм бэ гэдэг чинь энэ компани захирал биш. Өнөөдрийн ерөнхий сайд учралч биш, ерөнхийдөгч хөлсөгч биш. Төр гэдэг бол Монгол улсын иргэдийн өмнөөс тэр үйл ажиллагаа явуулж байгаа тэр институтуудыг л хилээд байгаа шүү дээ, тэр байгууллагуудыг. Тэгэхээр тэр байгууллага гэдэгт бол мэдээж энэ төрийн өмчит компани орж байгаа. Тэгэхээр энэ төрийн өмчит компани ч ерөөсөө иргэдийн одоо өмчит компани, иргэдийн өмчийг л хэн нэгэн хүн цахим зарцуулах гэдэг шүү дээ. Менежмент хийж байгаа л хэлбэр шүү дээ. Тэгэхээр бол энэ бол нууцлаад байх тийм олон улсын хэмжээний
одоо асуудал буюу хоёр улсын хоорондын нууцын зэрэгт багтах асуудал биш л гэж харж байгаа. Одоо энэ зөвхөн одоо манай дотоод Монгол улсын улс төрийн одоо шалтгаан юм болов. За аль эсвэл Монгол одоо Хятадын одоо тэ харилцаанд одоо нэг юм бодитоор юм сөрөг нөлөөлөх муу үр дагавар юу байгаа юу? Гэхдээ одоо миний зүгээс бол байхгүй гэж хараад байгаа юм. Яг тэгвэл энэ бол нүүр худалдаа утгал гэрээ шүү дээ. Дээрэс нь нэг зүйлийг хэлэхэд 3-ыг цогцоор гээд 3 гэрээ явж байгаа тийм. Нөгөө 2 гэрээг ингээд аваад үзэхээр нэг нь бол нөгөө мухар төмөр замыг холбогдох асуудал байгаа тийм. Тэр холболтын ажлыг бол мөн л Эрдэнэс тавталгын компани мөнгийг нь төлөөд 100% мөнгийн төлөөд айлын талаар буюу бүгд найрамдах Хятад ард улсын нэгэн компаниар хийлгэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө арилжааны зарчимчин бол бас нэг бартер энтергийн зарчим байгаа тийм. Тэгээ магадгүй одоо миний одоо сонссноор 800 орчим тэрбум төгрөгийн өртгөөр тэр одоо үлдсэн тэр замыг төмөр замыг холбож байгаа юм билээ. Тэр төмөр замыг холбох мөнгийг хэрвээ Монгол улсын засгийн газар өөрөө төлөхгүйгээр нөгөө зарж байгаа тэр 250 сая тонндоо тодорхой хувьд нь бартerdж байгаа боловол бас тэгээ энэ нүүрсний үн чинь хямдхан байх бас боломжтой болж хувирна шүү дээ. Энд чинь үгээ аваа явагдаж шүү дээ. За ийм тонны нүүрсээр энэ хил холболтын ажлыг хийчихээ гэдэг ч юм уу тий. Тэгээд эннийх нь одоо үр дүнд бид нэр нүүрсээ хямд өгөөч гэдэг юм уу. Гэтэл тийм юм байхгүй. 100% өөрснөө буюу Эрдэнэс тавталгын компани мөнгөө өгч хийлгэж байгаа. Бараг 40-50% урьдчилгааг нь шилжүүлсэн гэж би сонссон. Хоёрт. За гуравт болохоор нөгөө бусад тэр тавталгын тойрсон ордуудыг одоо хамтран ашиглах, түүний ашиглалтыг сайжруулах гэд. Тэр бол бас ямар зарчмаар явагдаж байгааг бол бас мэдэхгүй байгаа огт. Тэгээ тэр бол хамтарч л те ашиглах тухай гэрээ байгаа бах. Нарийн тэр тодорхойг нь бас мэдэхгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл нуучаад нь штэ. Нууцын тамга дарчаад нуучаад байгаа учраас мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол ямар шалтгаанаар нуугаад байгаа гэж юусэн мэдэхгүй байгаад байгаа байхгүй. Энд ер нь энэ дээр одоо таамаглаж гадралж байгаа энэ ч юм болов уу, тэгсэн ч юм болов уу гэсэн нэг тийм үндслэл бол байна уу? За хар сэр юу вэ гэвэл өмнөх байгуулсан оптик гэрээнүүд юу боллоо? Дандаа хулгаад авсан. Тэр бүхэл өмнөх Б2 гишүүний зохион байгуулсан одоо сайд тий засгийн газрын хэрэглэх газрын дарга энэ хоёрын зохион байгуулсан нүүрсний сонсголын үеэр маш их булхай хулгай илэрсэн шүү дээ. Тэр бүхэл 44 их найдын асуудал байна гэж яригдчихсэн. Тэгэхээр энэ нүүрсний гэрээнүүд чинь дандаа юу дагуулад байна уу? Хулгай, авилга, албан тушаалын хэргийг дагуулад байна шүү. Тэр бүхэл энийг нотлох мэт Эрдэнэс тавталгын компани захирал асан хаан хуйг яг энэ нүүрсний гэрээнүүдэд асуудал тарьсан учраас яасан бэлээ? Одоо харамсалтай нь одоо шийтгүүлсэн. Тэ өнөөдөр ялаа эдэлж байгаа. За мөн яг энэ нүүрсний гэрээтэй холбоотой энэ нүүрс Эрдэнэс тавталгын компанитай холбоотой бас асуудлаар улсын хурлын гишүүн асан аюул сайхан ял хийгээд гарч ирсэн. Тэгэхээр Монгол улсад энэ нүүрстэй холбоотой асуудал угаасаа дандаа эрсдэл дагуулдаг, дандаа ард нь хулгай луур явдаг гэдэг ийм зүйл нь бодит амьдрал дээр нотлогдоод энэ хэрэгт хүмүүс холбогдоод ял эдэлж гин гэдэг чинь нүүрсний гэрээ дандаа асуудалтай байгаад байгаа нь тодорчлоо ш. Тэгэхээр яагаад энэ харбины гэрээг бас нуугаад байгаа? Дахиад асуудал байгаа юм биш үү гэдэг хар төрж ш. Тэгээд дээрэс нь айлын тал биржийн үнээр авъя гэд зөвшөөрсөн байхад хин хизээ аль шатанд үгүй бид нар айгүй хямдхан өгөө. Тэ одоо 40-50% хямдруулаад өгчөө гिचвэ. Энийний цаана магадгүй тоон тутамд тэ одоо хэдэн доллар чи мэдхгүй цавчаа явж байгаа юм биш үү гэдэг хар төрж штэ. Тэгээ ер нь бол иргэдийн зүгээс хэлж юм л та. Нүүрсний гэрээ дандаа хулгай авилга халбан тушаал дагуулдаг хэрэг дагуулдаг учраас зүв зүгээр байна гэж хизэж байхгүй гэж байгаа байхгүй. Бүр иргэд тийм итгэл алдарсан байна шүү дээ. Ямар ч асуудалгүй шув шудраг байгуулсан байна гэж байхгүй. Ядаж л тоон тутамд
$1 бараг цавчсан баха наад хулгайчууд ч ингэж байгаа байхгүй юу иргэд. Тийм учраас заавалчгүй мэдэж бидэрт хэлээч. Бид нар байгалийнхаа баялагт эзэнлэн бол хэдэн доллараар зараад байгааг нь мэдмээр байна. Тэгээд өшөө сайн хянан шалгаад тогтоох юм бол тэгээ энэ авилга албан тушаалын хэрэг байх хэсгийг нь одоо холбогдох байгууллагуудаар шалгуулаач гэж ингэж асуудал тавиад байгаа. Тэгэхээр хардах зүйл маш их байна. Аха. Одоо энэ асуудлыг ил болгохгүй болвол ингээ удаан ил болохгүй яваад бол хариуцлага хүлээх хүн энэ асуудал дээр байгаа юу? Хэн хариуцлага хүлээх юм бэ одоо энд чинь тэгэхээр? Хэн ч хариуцлага хүлээхгүй тийм. Ямар ч албан тушаалтай хариуцлага хүлээхгүй. Тэгээл одоо тухайн үед нь хийсэн үү хийсэн. Тэгээл одоо бүхэл бүтэн 16 жилийн турш ингээл үргэлжлэх нь шүү дээ энэ гэрээ. Тэгээ ер нь Монгол улсад нэг харамсалтай зүйл гэвэл энэ том одоо төслүүдийг гацаах, нураах ажлыг хийдэг улс төрчид байна уу гэвэл байна шүү дээ. Одоо жишээлбэл төмөр замыг гацаасан бид нар өөрснөө буруутай. Бид нар буруутай учраас одоо энэ гэрээг их зөөлхөн хийсэн гэдэг агаач юм шиг тий. Одоо жишээ нь тэр дэлгэр сайхан сайдын яриан тийм юм цохолцоод байгаа байхгүй юу? Бид нар өөрснөө 16 жил гацаацсан юм аа төмөр замыг. Тийм учраас бид нар одоо бараг л ингэж тий одоо хөлдөн сууж иж энэ гэрээг байгуулсан юм аа гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл хин гацаасан тэгвэл хин нэгэн итгээд гацаасан бол тэр итгээд нь ягаад хариуцлага тооцохгүй байгаа гэдэг асуулт зохиогдож шít. Гэтэл хариуцлага тооцож байгаа субъект нэг ч байхгүй. Яг тэр шиг энэ харбины гэрээ ил гарахгүй бол энэ чигтээ ингээл хин ч хариуцлага тооцохгүй яваад өгнө. За яг хүнд хариуцлага тооцно гэдэг нэг хэрэг. А нөгөөт нь бол энэ ихтэй асар их хэмжээний нүүрсийг бид нэр худалдаад тэгээ эндээс бол өвшөө их орлого олох статал тэрийг алдаад байна. Тэ хідэн сургуулийг барих мөнгө вэ? Хідэн цэцэрлэг барих мөнгө вэ? Хичнээн төрийн албан хаагч эмч багш нарын цалин хэд дахин нэмэх мөнгийг алдчихж байна гэдэг. Ийм л асуудал. 36 их найд гэдэг чинь зөвхөн 10%-аар нь буюу 3.6 их найдыг л эмч багш нартаа цалингийн нэмэхэд юу болох вүлээ? За тэгвэл та одоо энэ асуудлыг цаашид ер нь ямар байдлаар өргөжлүүлээд явах вэ? Тэ одоо энэ ингээл нууцлын зэрэгтэй байгаад байдаг, хин юу хийсэн мэддэхгүй байгаад байдаг. Та бол одоо ерөөсөө зогсохгүй өргөжлүүлсээр байгаа. Ер нь цааш тас ер нь яг ямар зарчмаар, ямар дүрмээр ч юм уу те өргөжлүүлж явах вэ? Ямар ч байсан яг хуу иргэдийн зүгээс бол санаачлаг гараад явж явах шиг байна. Одоо мэдхгүй байна би те тэр хүмүүстэй холбогдоогүй учраас ер нь 100 мянган иргэний гар үсэг цуглуулж аль бисаар улсыг хуралд өгье гэдэг. Хэрвээ аль бисаар өгөх юм бол тэр 100 мянган иргэний гар үсгийг заавалчгүй хилцэн. Байнгын хороогоор хилцэн. Тэгээд их хурлаар хилцэх байгаа. Тэр шугамар нэг сувг нь явна. Гэхдээ тэр яваад ирээд заавалчгүй хилцэн гэдэг нь ерөнхий сонсгол зохион байгуулж болно. Зөвхөн сонсох төдийд эсвэл нөгөө төр хороог байгуулж болно. Тэгэхээр тэр одоо иргэдийн санаачлагыг бас нэг харна. Тэгээ ямар ч байсан л заавалчгүй тодорхой хэмжээнд энэ асуудлыг бол орхихгүйгээр төр хороогийг байгуулж мэрэгжлийн экспертүүдээр тэр хяналт шалгалтыг хийлгэн штэ. Түүнээс биш бид нар бол тий яг ерөнхий тэр гэрээг уншаа за ийм төгрөгөөр ингэж тогтоосон юм байна гэд мэдэж болох боловч яг тухайн үеийн нөхцөл байдлыг бас экспертүүд тогтоон штэ. Мэргэжлийн одоо энэ нүүрсний трейдерүүд буюу тий нүүрсний худалдаачид бол нарийн тогтоох байх. За мэдээж улс төрийн бас тухайн үеийн нөхцөл байдлыг бас харгалзаж үзэн тий тэгж ингэж үзээд за үнэхээр бас одоо ийм хямдаар тогтоохоос өөр аргагүй байсан байна гэж тогтоохыг үүсэхгүй. Тэгвэл ард иргэдэд танилцуулаад тий одоо мэдүүлэх боломжтой тэр хэмжээнд нь ийм нөхцөл байдлын улмаас ингэж хямдхан зархаар болсон юм байна гэдгийг танилцуулна. Эсвэл хяналт шалгалтын үндсэн дээр тий одоо биржийн үнээр зарж болох боломжтой. Бөгөөс ядаж тэр суур үнийг нь тэр одоо 13 жилийн өмнөх чалкотой байгуулсан ч юм уу тэр үнээр биш ядаж өнөөгийн тэр зах зээлийн үн рүү ойртуулсан хэмжээнд нэмэх асуудлыг л тий мэдээж одоо засгийн газрын төвшөнд айлын талд тавина. Тэгээ эцсийн зорилго бол заавалчгүй энийг одоо хин нэгнийг ялт тулгаж тий шоронд оруулахаасаа илүү энэ гэрээний одоо нөхцөлийг сайжруулах. Өөрөөр хэлбэл шууд үнийн дүнгийн $1 ч юм уу 5 ч юм уу 10 ч юм уу за 50 бай гэхэд те нэмэх л тухайн асуудлыг бид нэр
одоо илүү их хүсэх хэрэгтэй. Тэгжээж нөгөө үндсэн Монгол улсын иргэдэд Монгол улсад ирэх одоо орлого, ашиг нэмэгдэнэ. За эцэст нь энэхүү асуудал ер нь Монголын ирээдүйд ямар ач холбогдолтой гэж та үзэж байна? Энэ чинь мэдээж эдийн засаг нийгмийн ямар ач холбогдолтой вэ гэдээ үзэх юм бол за эдийн засгийн хувьд бол мэдээж те Монгол улсын эдийн засагт бол маш том нөлөөтэй шүү дээ. Одоо доод нь 250 сая доллар, за эсвэл 10 тэрбум доллар гэж яригдж байна те. За 5 тэрбум доллар гэдэг чинь асар их хэмжээний 10 одоо 2 3 их 80 эсвэл 36 их 80 төгрөгийн асуудал яригдж байна. Энэ бол мэдээж Монгол улсын эдийн засагт маш их нөлөөтэй. За нийгмийн талаасаа гэх юм бол одоо дахиж те одоо Монгол улсын засгийн газар компани хооронд байгуулж байгаа аливаа гэрээ хэлцээр яг л одоо үндсний аюулгүй байдалтай холбоотой яг л зайлшгүй нууцлах шаардлагагүй болвол дахиж ийм нууцын зэрэгтэй ийм худалдааны гэрээнүүдийг байгуулахгүй байх ёстой. Хизээч энд бол цэг тавих ёстой. Яагаад гэвэл энэ одоо хэн шалгалтын явцад юу илэрхийг бол бид мэдэхгүй байна те. Тэр тухайн үед албан тушаал хасж байгаа өндөр дээд албан тушаалтнууд өөрийнхөө албан тушаалыг одоо ашиглаж те альва ийм одоо арилжааны шинжтэй гэрээ хэлцлүүдийг хизээж нууцлж болохгүй байна. Хизээ нэг цагт иргэд бол энийг мэдэх ёстой байна гэдгийн гол одоо бас нэг тийм жишг тогтох юм болов. Тэр үүнээс хойш түүнээс цааш маш олон гэрээ хэлцээрүүдийг хийж таарна. Нүүрсээ бид нар борлуулсаар л байж таарна. Тэгээ зис одоо босод байгалийн одоо баялаг ашигт малтмалаа зарсаар л байж таарна. Энэ бүхэн өөрөө нөгөө ил тод байдлын тухай хуулиараа иргэдэд нээлттэй ил тод байх ёстой гэдэг энэ хуулийнхаа дагуу бүх зүйл цаашаа хийгдэх ёстой гэдэг нэг юм жишг тогтох юм болоо да. Түүнээс биш савл хийвэл тухайн албан тушаалтнууд нь нуучгаал тэгэл араас нь нэг хөөцөлддөг те. Араас нь иргэд нь их л дагуул болж иж нэг юм танилцахгүйтэй холбоотой ийм асуудал үүсэхгүй байхын төлөө ажиллана. Тэгээ тэр нь өөрөө бас Монгол улсын те нийгэмд бол иргэдийн төрд итгэх итгэл бас сайжирна. Бүх юм ил тод байхаар чинь яах вэ? Ингэж хийсэн юм байна. Ийм учир шалтгаан байна, ийм нөхцөл байсан юм байна. Тийм учраас аргагүй юм байна гэд нөгөө иргэд чинь үргэлжийн мөнгө төрийг хардаал те албан тушаалтнуудыг хардаал одоо бол ерөөсө төрд итгэхэ байсан шүү дээ. Иргэдийн итгэл асар ихээр алдарсан. Энэ итгэл бол бас хэрэгнэ. Энэ бол маш том өндөр ач холбогдол гэж харж байгаа. Хэлгээ ах уу. Танд маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгт цаг зав гаргаж ирээд за иргэн тойронд болж байгаа асуудлыг үнэн мөннийг биднэрт ярьж өгсөнд маш их баярлалаа. За урьсан баярлалаа.